Тэгээ Дональд Трамп Путиныг өрсөн Будапешт Виктор Орбаны царай одоо бүр нэр хүнд бүр бүрхэг болсон. Найзуудаа жингэж гин, дайснуудаа жингэж гин. Тэгээд бүр том дайснууд ингээ эсрэг арга хэмжээ бариад өөрийнхөө бэлдээл явж тээ. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр өргөжлүүлье. Путины төвчээр дуусчих шиг байна. Лавровын төвчээр аль хэдийнээр дууссан. За тэгээ Путины ард байгаа хамаагүй боронхтой Орос улс төрчнөр бас зөндөө байгаа. Тэдний төвчээр анхнаасаа аль хэдийнээр дууссан байсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл хэдүүлээ сонсцгоё. То, что отменили приобретение наших унитазов, это им дорого обойдет. Европын холбооны 19 дахь санкц багц хууль батлагдсан. Тэн дотор юу хоригдсон байгаа юм бэ гэх юм бол Оросоос жорлон худалдаж авах нь хоригдсон. Тэгээ Путин жоохон тэг маазарч байгаа хгүй. Эднэр манай жорлон явахгүй юм бол эднэр харамснаа. Они, в общем-то, мне кажется, были бы нужны в сегодняшней ситуации. Өнөөдөр үүссэн байгаа нөхцөл байдал ер нь бол манай жорлон эднэрт хэрэгтэй юм биш үү? Европчуудын юу ярьж байна гэх юм бол тэдний унгас алдгал ярьж байгаа. Тэгээ удахгүй ингээд чизэг алдах баха гэж одоо funny маягаар маш соёлтой хэлж байна. Если они дальше будут продолжать такую же политику в отношении Российской Федерации. Тэгээ эднэр ерөөхдөө Оростой хийж байгаа юмаа өргөжлөл хийх юм бол улам их хэрэгтэй бол. Касается заявления президента Соединенных Штатов, то ну что же, я что могу сказать? За тэгээд Америк улсын ерөнхийлөгч хэлсэн үг би одоо яах вэ? Би одоо юу хэлэх вэ? В последнем телефонном разговоре и сама встреча, и место ее проведения были предложены американской стороной. Тэр надад хэлэх юм юу байгаа юм бэ? Яг гэх юм бол хамгийн сүүлд уцаар ярихдаа тэ Будапешт хотод болох уулзалтыг хэн санал болгосон бэ гэх юм бол Дональд Трамп санал болгосон. Унгар улсад уулзъя хэн санаагийн тавьсан бэ гэх юм бол Америкчууд тэр санааг тавьсан. Я согласился с этим. Тэгээд би хүлээн зөвшөөрсөн. Окей, уулзъя гэдэг. Соображения в этой связи и сказал о том, что безусловно такие встречи нужно хорошо готовить и Тэг бас нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол иймэрхүү төрлийн уулзалтуудыг жоохон бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэг яарах хэрэггүй. Нүр царийг нь хараарай гэдэг. Тэг залхацсан царайтай байгаа тест. и для меня, и для американского президента было бы ошибкой подойти к этому легко и Тэг энийг ерөөхдөө дэндүү хөнгөнөөр хүлээж авч тэ гуйралдах нь хариуцлагагүй хандах нь бич болохгүй Америкчууд болохгүй ерөөхдөө энийг одоо хэлсэн юм буцаага жоохон дипломат аргаараа зөөлөх юм болгож байна. выйти после этой встречи без ожидаемого результата. Тэгээд ер нь бол эндээ уулзахдаа ямар ч үр дүнгүй уулзах нь жоохон тиймэрхүү. За энэгээр би юу хэлэх гээд байна гэх юм бол Трамп энийг цуцлсан. Трамп өөрөө өөрснийхэн дараа өөрөө санаачсныхан дараа цуцлсан. Трамп яагаад цуцлсан бэ гэх юм бол Трамп Путинд өгөх юм байхгүй. Яг гэх юм бол Трамп одоогоо хоосон. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амрлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оолт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нэгс эргээд уулзъя.
Надо сказать, что президент США с этим согласился, полностью согласился и сказал, что с их стороны будут работать над подготовкой этой встречи, будет работать целый ряд должностных лиц действующей администрации, некоторых из них он назвал, а я сказал, что мы после того, как американский коллега определится с окончательным списком тех, кто будет работать над... Тэгээд ерөнхийдөө Америкийн ерөнхийлөгч санаа болгосон, би бүгдийг хүлээн зөвшөөрсөн, утсаар ярьсан. За тэгэхээр доошоо хүмүүст ажил өгсөн. Тэгээ манай гадаад хэргийн сайд тэрний гадаад хэргийн сайтаа ерөнхийдөө ажлуудаа зохион байгуулаад тэр чуулган дээр хин очих хэвээр юм бэ, хин очих юм бэ ерөнхийдөө ярьж исэн. Подготовкой нашей встречи мы со своей стороны тоже объявим о том, кто будет работать с нашей стороны, с российской. Но на первом этапе, без всякого сомнения, первые шаги в этом направлении должны сделать министр иностранных дел Российской Федерации Лавров и госсекретарь Рубио. За тэгээ манай тал ерөнхийдөө зохион байгуулалтаа өргөжлүүлж байгаа. Ерөнхийдөө хин явахын бид нар ингээд тий томилохгүй л явж гин. Ерөнхийдөө энийг хин ярих хэрэгтэй юм бэ гэх юм бол манай Лавров ярих хэрэгтэй, манай Крёбер ярих хэрэгтэй. Гэхдээ сейчас я вижу, я знаком с этим заявлением, президент США решил отменить или перенести эту встречу, скорее он говорит. Эхт яг тэгээд би сая тэр Трамп хэлсэн юмтай танилцсан, цуцсан байх шүүгээ эсвэл хойшлуулсан. Переносит эту встречу на... Тэгээд хойшлуулах магадлал хаа хүртэл хойшлуулсан сарын дараа, жилийн дараа бүү мэт те. Всегда. Би өөр ярих юм байгаа юм бэ. Гэхдээ ерөөдөө хоорондоо ярилцах нь те хоорондоо алдцах хамаагүй дээр. Ерөөдөө ярилцсан илүү сайн. Чем какие-то споры или тем более война. Поэтому мы всегда это поддерживали, продолжение диалога, и сейчас это поддерживаем. Теперь, что касается новых санкций. Ну, во-первых... За, тэгээд Трамп уулзъя гэсэн. Трамп Унгарт уулзъя гэсэн. Путин окей гэсэн. Трамп цуцсан. Тэгээ араас нь Трамп шин санкц тавьж байгаа. Дипломат чадвар бүр next level. S-tier level дипломат чадвар. Ничего нового здесь нет. Тэгээ санкцууд нэг шин юм байхгүй. Бид нэр тийм дандаа санкц. Да, они для нас носят серьезный, конечно, характер, это понятно. И будут иметь определенные последствия, но существенно все-таки не скажутся на нашем экономическом самочувствии. Тэгээ энэ санкцууд ерөөхдөө жоохон сериусны мөн л дөө. Тэгээ бид нэр энэ дээр тий жоохон ажиллах ёстой. Гэхдээ эцээ бид нар дээр хүн цохилт баг ирэхгүй. Бид нар ерөөхдөө санкцийн дархлаат болсон. Яг гэх юм бол Трамп анх ирэх барьж байхдаа 2016-оос 20 оны хооронд тий асар олон санкц манай улс дээр тавьсан. Тий хамгийн их санкц тухайн үед тавьж ирсэн. Тийм учраас энэ сюрприз биш ээ. За. Тэгээ ерөөхдөө яагаад Трампт ингээд залхацсан царайтай сууж байгаа юм бэ? Энийг харцгаая заа. Эхлээд тий манай тал Оросуудтай 8 сарын 15-нд Аляскад уулзахаар болсон. Окей. За Аляскад уулзсан. Тэрний дараа юу болсон бэ? Амжилттай гайхалтай уулзалт болсон. Тэ? За тэгээд it was determined by all that the best way to end the horrific war between Russia and Ukraine is to go directly to a peace agreement which would end the war and not a mere ceasefire agreement. Okay. Тэгээд Аляскад би Путинтэй юу тохирсон бэ гэх юм бол бандантаас нэг мөсөн энэ дайныг зогсоох, дуусгах хэлцэл хэрэгтэй юм байна. Юу хэрэггүй юм бэ гэх юм бол зүгээр төр зүрийн арга хэрэггүй, гал зогсоох хэлц ерөөдөө хэрэггүй. Шууд их таймлуу урцгоё. Тэгээ одоо Дональд Трамп юу ярьсан бэ гэх юм бол гал зогсоох буцаагаад ярьж эхэлж гин. Их тайван. Путин юу гэж хэлсэн бэ гэх юм бол Донбасс бол биднийх гэсэн одоо Трамп юу ярьж байгаа юм бол Донбасс үгүй. Тэ Балтаны одоо яг тэр фронтны шугамаараа ингээд зогсоё, гал зогсоох номер 1, гал зогсоохгүй юм бол санкц тавья. Тэгээд юу гэсэн үг юм бэ гэх юм бол тэ энэ нөгөө санкц тавьсан мэдээлэл нь байна. Тэгээд цаана Оросд юу болж байгаа юм бэ гэх юм бол бараг Путинийг шоолж байгаа хаа. Тэ яаж шоолж байгаа юм бэ гэх юм хөө тэ Владимир Владимирович тэ
шууд Аляска явлаа. За тэгээд тухайн үед Трамп бүр чиний нөхцөлийг ингээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэ? Аль тал нь хүлээн зөвшөөрөлөө, ойлголоо. Тэ? Орос Украины дайн шууд зогсох ёстой, гал зогсоохын ойлгосон байж тээ Дональд Трамп. Тэгснээ одоо юу яриад байгаа юм бэ? Трамптай ерөөдөө хилцэл хийх хэрэг байгаа юм уу? Тэ? Яг гэх юм бол энэ хүн зүгээр тэ сарын тэмдэг ирдэг шиг хэрүүлж хүүхэн зүгээр ингээ үзэл бодлоо ингээ байнга өөрчилдөг юм шүү. Тэг учраас ингээ тэр Будапешт уулзгаа болооч тээ. Тэ? Украинд ингээ зөөлөн хандхаа болооч тээ. Эзэн нэг цагт эдгээр угаасаа тэр шинэ пууч нь үгэн. За манай Төв банкны мөнгийг алийг дээрэмтсэн байна. Тэ? Эдгээр одоо яах гээд байгаа юм бэ? Эднэртэй ярих юм юу байгаа юм бэ? Тийм ээ? Но если таким оружием будут наноситься удары. За, Tomahawk шиг пууч нь тэгээд украинчуудад өгөөд тэ Орслоо дайраад эхлэх юм бол По российской территории ответ будет очень хариу нь бол амар сериозны хариу барь шүү. серьезно. Если не сказать ошеломляюще. If not to say overwhelming. Бүр ингэ төсөөлөгдөшгүй хариу барь шүү. Tomahawk шиг пууч нь явуулах юм бол. Хорошо гэж байна. Пусть они об этом подумают. За энэ тухай бодож үзээрэй. Улаан шугам тавилаа шинээр. Конечно, можно какую-то часть, разумеется, не все, это невозможно, а какую-то часть. За тэгээд өчигдөр нефтний үн ханш бараг дэлхийн зах зээл дээр 6-7 доллар өссөн. Яг гэх юм бол энэ шинэ санкцнаас болж. Ерөнхийдөө энэ дэлхийн зах зээл дээр түүхийн нефтний хомсдол үүсгэнэ. За тэгээд Путин юу хэлж байна гэх юм бол за манай нефтийг өөр орны нефтээр орлож болно. Бага зэргийн хэмжээнд. Российской нефти и нефтепродуктов заместить на мировом рынке. Ну, во-первых, это требует времени. Гэхдээ бүтнээр орлохын тулд цаг хугацаа хэрэгтэй шүү. Во-вторых, это требует больших инвестиций. Хоёрдугаарт тийм их шинэ нефт олборлоход юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тэгээ хөрөнгө олт хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Вот впервые мы от Международного энергетического агентства услышали в последнее время, что оно предлагает и настраивает участников экономической деятельности на инвестиции в углеводородную энергию. Тэгээ олон улсын энергийн холбоо ямар зөвлөмж гаргасан бэ гэх юм бол те эрчим хүчний хөрөнгө олт хий, газ, нефт гэх мэт шин олборлоо хөрөнгө олт хийгээч хийхгүй байгаа хгүй яагаад гэх юм бол газны үн ханшин дэрүү хямдхан байгаа болохоор хийхгүй байгаа. Тэ? Тэгээд өнгөрсөн баг 2 жилийн хугацаанд эрчтэй хөрөнгө олт төр салбар руу ерөөсөө хийгтэйгүү. Яг гэх юм бол үнэ ханшин хангалтгүй байгаа учраас. За одоо тэгээд Оросын газ нефтийг тодорхой хэмжээнд хязгаарлах юм бол тэгээд өнөөдөр шиг болдог $7 нэмэгдчихлээ. Эндээс хин хохирч байгаа. Европ хохирч байгаа. Эндээс өөр хин хохирч байгаа юм бэ? Америкийн хэрэглэгчний хохирч байгаа. За тэгээд Брюсселс томоохон чуулган болж байгаа. Тэгээд тэнд хин очсон байх юм бол мэдээж Зеленский очсон, за Фридрих Мерц очсон. За тэгээд энэ хоёр ингээд энэ хүнтэй мэдлж байгаа гэж боддоо. Герман улсын бундесканцлер. Герман улсын хамгийн том эрчим хүчний дэд бүтцийг хин дийл авсан бэ гэх юм бол энэ гар. Окей. Төсөөл үз манай улсын ерөнхийлөгч тэ ямар орлоо тэ Узбекистан манай 4-р цахилгаан станцыг дийл бэлдсэн байлаа гэж бодъё заяа. Гэснээр Узбекистаны иргэн Казахстан засгийн газар гаргаж өгөхгүй. Тэ. Аа гэх юм бол угаасаа огч. Тэ. Монголчууд угаасаа тэр 4-р цахилгаан станц анхнаасаа байх гэсэн баа. Тэгснээр манай улсын ерөнхийлөгч нэг чуулган дээр очоод Узбекистаны ерөнхийлөгч манай 4-р цахилгаан станцыг дэлбэлсэн баачкатай ингээл сайн уу хөгшөө юу байна да сайхан уулзж гин үү мөнгө зөөлөж гэж байгаа юм бол юу гэж бодох вэ? Окей, thank you. Ичмэр тэ. За тэгээ германчууд энэ шин санкц багц дээр ерөөхдөө бас аргаа барж байгаа яагаад гэх юм бол Герман улсын нийт бензин, дизелийг боловсруулдаг тий 12% боловсруулдаг үйлдвэр хаанхын үйлдвэр юм бэ гэх юм бол Оросуудын үйлдвэр байхгүй юу? Nord Stream байхгүй, цахилгаан эрчим хүчний хомсдол орцсон байгаа, чип байхгүй. Тэгээ энэ Америкчуудаас гуйсаар агаад Европчууд тэр чинь гуйсан шүү дээ. Фридрих Мерц ч гэсэн гуйсан, Зеленский бүгдээрээ гуйсан. За гуйлт нь биелэгдээд
юу болох гээд байна гэх юм бол Герман улс одоо бас боловсруулсан бензин, дизелийн хомсдол орох гээд байна. Яг монголчууд шиг хошнох царайлах гээд байна. За тэгээд олон улсын хэвлэл мэдээлэл ингээд бичиж байна. The bad boys who could derail the EU summit. За энэ муухай улс төрчнөр энэ Европын чуулганыг Брюсселс болж байгаа чуулганыг саботажлах, бүтгэгдэх магадaltaй улс төрчнөртэй танилцсан. Фридрих Мерц яаж би мэдэхгүй байна. Яагаад гэх юм бол тэр чигтээ ерөөхдөө Америкийн гутлын уулыг долоох тэр амтанд орцсон байгаа. За, Бельги улсын ерөнхий сайд саруул эрүүл ухаантай. Виктор Орбан, Fico. Тэ? За эдгээр юу ярьж байна гэх юм бол Бельги улсын De Wever ерөнхий сайд нь саяхан Кая Каллас, Ursula von der Leyen гэх мэт хүмүүс шавар хаацсан. Тэр 140 тэрбум еврогийг хулгай хийгээд барьцаан тавиад Украинд өгөх гэсэн шүү дээ. За тэгээд эдний ерөнхий сайд юу хэлсэн бэ хэдүүлээ сонсцгоё. Well, I'm looking forward to the discussion on the immobilized assets, not the frozen assets. There's a big difference, the sovereign assets. За тэгээд ерөнхийдөө би энэ чуулган дээр ярилцлаганд орох баяртай байна. Тэгээд бол юу ярмана гэх юм бол царцаасан хөрөнгийг ярих хэвээр. Царцаасан хураагаад аваагүй. Хураагаад аваагүй шүү гэж байна. Царцаасан. There's the idea of confiscating them to give them to Ukraine. За тэгэхээр энд нэг ямар яриа явж байна гэх юм бол тэрийг ингээд булаагаад аваад Украинд өгөх ингээд яригдаж байна. I'm looking for the legal basis for this decision. За тэгээд хуулийн үндслийг би сонсомоор байна. Хуулийн үндслэл. Яг хууль бус юм явах гэдэг байхгүй. Хуулийн үндслэл би сонсомоор байна. Надаа өгөөч. It's not this is not a detail. Even during the Second World War, immobilized assets were never touched. Бүр дэлхийн 2 дугаар дайны үеэр одоо Германчууд, Оросчууд, Герман, Польш, Англи, Герман гэх мэтчлэн. Окей. Бүр дэлхийн 2 дугаар дайны үеэр төв банкны мөнгийг ингэдэггүй байсан юм аа. Төсөөл үүдтэй хамгийн харгас бүдүүлэг соёлгүй хэдэн сая хүмүүс ингээ нас барсан дайн хамгийн сүлдээ хэдэн цүмийн зэвсэг энэ тесрээ явсан штэ. Тухайн үед улс төрчнөр заяа өөр улс орны төв банкны мөнгийг хулгай хийдэг байсан. Гэхдээ одоо Европчууд тиймээрээ. Jesus Christ. So this is a very important step if we would like to take it. Тийм учраас та хэд иймэрхүү алхам хиймээр байгаа юм бол амар чухал алхам шүү. Хууль ёсны дагуу явах хэрэгтэй, тийм. We have 3 demands. I want the full mutualization of the risk. За надаа 3 шаардлага байгаа. Тийм. Ганцхан Бельги улс дээр энэ буухгүй шүү. Бүгдээрээ хамт хулгай хийх хэрэгтэй. Because there is a big risk. Тэгэхээр энэ хүн сайхан хязгааргүй мөнгөтэй байсан бол заяа. Чөлөөтэй ярьчвал тий. За энэ Европын холбооных нь намайг хулгайч болох гээд байна. Тий. Бүр дэлхийн 2 дугаар дайны үеэр ийм хулгай явсангүй. Гэхдээ ингээ намайг ингээ хүчээр шахсаар агаад хулгайч болох юм бол бүгдээрээ хулгайч болно шүү гэд ярьчих юм бол гоё ах тий. Will suffer from enormous claims. So if we want to do this, we will have to do this all together. За тэгээд бид нар энэ үйлчлэгийг хийх юм бол хариу ирнэ. Тэ. Олон улсын шүүхтэр бид нар уннаа. Бид нар дээр нэхэмжлэл ирнэ. Тэр нэхэмжлийг ганцхан манай Бельги улс дангаараа төлөхгүй шүү. Бид нар бүгдээрээ төлнө. We want guarantees if the money has to be paid back that every member state will chip in. Тэгээд ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гарна. Шүүхтэлцэн бид нар хууль зөрчсөн болно. Тэгээд бид нар тийм нэхэмжил ирэх юм бол хүн болгон адилхан хэмжээндээ эргүүлэн төлнө шүү. Consequences cannot only be for Belgium. And the third demand is that every country who has immobilized assets moves together with us because we are the only ones. За, тэгээд гурав дахь шаардлага нь юу юм бэ гэх юм бол Бельги улс харамсалтай энэ хөөрхийн амт тий. Бельги улс дийлэх мөнгө нэвтэж байгаа байхгүй. Окей. Германд мөнгө байгаа, Польшд мөнгө байгаа, Унгарт мөнгө байгаа гэх мэт юм. Гэхдээ эхлээд Бельги улсыг хулгайч болгож байгаа байхгүй юу? Окей. За тэгээд айгүй ухаантай ерөнхийдөө De Wever юу хэлж байна гэх юм бол ганцхан манай улс хулгайч болохгүй. Окей. Бид нар энэ мөнгийг оролдоод эхлэх юм бол Европ даяараа ч гэсэн тэр бусад мөнгийг бас оролдох ёстой.
Энэгээр юу хэлж байна гэх юм бол Унгар улсын сангийн сайд бас хулгайч болох ёстой. Герман улсын сангийн сайд бас хулгайч болно. Денмарк улс, Швед улс, Финланд улс тэ та нар бүгдээрээ хамт заяа тогооноос идэхгүй юм бол ганцхан намайг Оросын тогооноос иддэг хулгайч болохгүй шүү. Euroclear is the only financial institution. Тэ. Өөр юу ярьсан бэ? So it's a first. We're in uncharted waters. Тэ. Анх удаа юм хийгдэж байна. Дэлхийд ийм юм болж байгаагүй. Is it legal? Is it not legal? That's the very first question. What Хууль ёс юм уу? Хууль бус юм уу? Номер 1 асуудал. is the legal basis to do this? Хуулийн үндслэл нь яг юу юм бэ? Тэр нь It is тодорхой биш. unclear. It's a matter that needs to be solved Энийг шийдэх ёстой. before we Хуулийн аргумент гаргахгүй юм бол энэ хууль бус. can go forward on this. I think everybody would sleep better if we would know that the legality of it is underpinned. За. Тэгээ энэгээр уршмаар байгаа юм бол хүн болгон тэгээ энэ хууль ёс гэдгээ тийм баталгаа хэрэгтэй юм шүү. Тэгвэл бид нар ингээд шүн амарч чадахгүй шүү дээ. Яг гэх юм бол хизээний энэ цагт олон улсын шүүхтэр унаад бид нар энийг хүү алтангтай эргүүлээд төлнө. We will in any case be buried in litigation. За энэ мөнгөийг орлоод эхлэх юм бол бид нар угаасаа шүүхийн шийдвэр шүүх мөнхийн ялан живчин. Живнэ. Тэ. That seems like a certainty. I Энэ бол баттай. don't think that Russia will take this in a nice way. Оросууд энийг сайн хөвлөж ерөөсөө авахгүй. I heard a Belgian journalist on television say, "Oh, I have the impression that for Putin this money is already written off." Би саяхан Бельги улсын телевизээр юу сонссон бэ гэх юм бол Путин аль хэдийн энэ мөнгийг хайцсан байгуу. Тэ. Аль хэдийн биднийг хулгай хийцэн гэж ойлгож байгаа. I do not have that Надад тийм мэдрэмж алга. impression. This is not exactly what we hear from Бид нэр Москвагаас сонсож байгаа юм нэс тэс ондоо. Moscow. Moscow has told us that if we touch the money, we would feel the consequences until eternity, which Вау. За тэгэхээр Орос руу бид нар юу хэлж байна гэх юм бол та нарын мөнгийг оролдож үзэх юм бол үр дүнгийн тэ eternity хүртэл мэдэрнэ одоо. Мөнх мэдэрнэ. Тэ. seems to be a long time, eternity. Тэгээд мөнх гэдэг чинь асар урт хугацаа юм байлээ шүү. So they will do countermeasures that Тэгээд бид нар бол seems хариу very байрна энэ logical. бол ойлгомжтой. Тэ. Бэлг улсын мөнгийг булгаатайгаа тавьчихна. Тэгээд Бэлг компани, Бэлг иргэн тэр Оросд байгаа бүгдийн хариу барьчихна. За Герман улс тэ. Volvo корпорац Швед улсад байгаа. За чипэнд дуусж байгаа. Volkswagen-ы чип нь бас дуусгаж байгаа. Герман улсын ажлын байр хаана байгаа юм бэ гэх юм бол аж үйлдвэр гангийн тэ процессинг одоо үйлдвэрлэл 154 мянган ажлын байр байхгүй болсон. Гангийн корпорацуудаар 116 мянган ажлын байр байхгүй болсон. Тэ энэ нэг л хэдэн зуун мянган ажлын байрууд нь байхгүй. Хаана ажлын байр бий болж байгаа юм бэ гэх юм бол засгийн газрын татаас төлөгч байна. За. Тэгээд 2025 оны эхний хагас жилийн байдлаар заяа. Компани дампуурал 12.2%-ээр нэмэгдсэн. Иргэдийн дампуурал 7.5%-аар нэмэгдсэн. Тэр дампуурсан компани нийт үр хэд болсон бэ гэх юм бол 28.2 тэрбум евро. Тэр компаниуд төлж чадахгүй дампуурсан. Тэгээ ойлгомжтой одоо хятадууд ингээ алтыг ингээд ямар ирчээр авч байгаа юм бэ те өнгөрсөн жилийн эцсээр хэрэг алт авсан бэ те 20,000 кг 40,000 кг 60,000 кг одоо 80,000 кг 10 сарын 21-ний байдлаар тэгээ ингээ өсөөл явж байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ олон улсын худалдаа 8 улс төр дипломат харилцаа зөв жорлол руу орж байгаа. Тэгээ Дональд Трамп Путинийг өрсөн Будапешт хэнийг одоо хошног олгож байгаа юм бэ гэх юм бол Владимир Путинийг хошног олгоцсон Виктор Орбаны царай одоо бүр тэ нэр хүнд бүр бүрхэг болсон. Тэ яг гэх юм бол Виктор Орбаны баатар олгосон Будапешт уулзъя миний өгшөө надад бэлтээрээ би чам хайртай шүү 2-7 хоногийн дараа очно гэсэн чи одоо найзуудаа чингэж гин дайснуудаа чингэж гин
Тэгээд бүр том дайснууд ингээ эсрэг арга хэмжээ бариад өөрийнхөө бэлдээл явж тэ. Европ, Америк. Яанда. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Willkommen nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур таадаас надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үндсэн хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад хэлье 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За, зин вонсон байли.